Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр React дээр суурилсан web хуудсыг хэрхэн хөгжүүлэх талаар үргэлжлүүлж орё. За өмнөх видео бичлэгтэр үзсэн бид нэр ерөнхий application JavaScript файл дээр өөр хавцнаас өөр файлыг дуудаж ажиллуулах жишээг өнөөдөр та бүхэнд тайлбарлаж үзүүлье. За юуны түрүүнд өмнө бид ажилласан ажил маань болохоор дараах байдалтайгаар дууссан байгаа. Ажлуудад үзүүлье. npm start командаа дарлаа. За ингээд web дээр нэгдэж байна. Hi my post web React page гэдэг pro.exe-ийн текстийг хэвлсэн байгаа. Одоо эндээс үргэлжлээд өөр хавцсан дээрээс өөр файлыг буюу одоо нэгэсэндээ өөр web хуудсыг дуудаж ажиллуулж үзүүлье. За юуны түрүүнд одоо дараах үйлдэл хийх ёстой. Source хавцсан дотроо бид нэр шинээр файл нэгээд файл биш ажлын фолдер шүү. Фолдер нэгээд за фолдер буюу хавцаа page гэд нэрлэе. За нийлсэн фолдер дотроо шинээр ажлын new file нэгээд файлынхаа нэрийг nav гэд gs гэсэн үртгэлтэйгээр хадгалъя. За дотор нь бид нэр application буюу gs файл дотор дуудаж байгаа учраас функцаа бичиж өгнө. Функц буюу function-аар бичихтэй. Function nav гэд n-ийн томоор бичээд давхар өөрийнхөө алтаа нээж хагаад гоё алтаа нээ. За дотор нь return дэлгүүрийг ашиглаад өөрийнхөө алтаа нээгээд за өөрийнхөө алтаа нээсний дараагаар h1 гарчгийн өндөртөөгөр HTML tag дотроо hello app page гэд текст бичиж өгөөд за доор нь одоо хамгийн гол нь export default nav гэж бичээд цэг таслаа тавьж өгөөд энэхүү nav.js файлын маань дотор нь байгаа бичиглэл ингээд дуусч байна. За энэ дээр юу хийж байгаа юм бэ гэхээр function буюу функцаар JavaScript дээр бичиж өгөөд тухайн функцийн нэрийн араас nav гэсэн функцийн нэрээр нь тухайн файлтай харьцаж ажиллах болно. За ингээд функцийнхаа болохыг зарлахын тулд өөрийнхөө алт нэгээд хаагаад харлана биччихсэн байж байна. За энэ функцийн доторх үйлдэлийг гоё хаалтан дотор бичиж өгнө. За ингээ гоё хаалтан дотроо буцаах утга нь return дэлгүүрүүгээ араас өөрийнхөө алт нэгээд хаагаад за энэ дотор нь болохоор h1 tag дотор hello app page гэсэн текстийг бичсэн байна. За ингээ болцсон. Одоо хэдүүл app.js дээр энэхүү түрүүний бичсэн nav гэсэн js файлынхаа доторх агуулгыг дуудаж оруулахын тулд эхлээд import хүрүүгээ бичнэ. За дараа нь nav гэд n-ийн томоор бичиж өгөөд from давхар хашлтан дотор цэг ташуу зураас page гэдэг энэ хавцсныхаа нэрийг бичиж өгөөд за дараа нь page хавцсан дотроос nav.js файлыг дуудаж байгаа учраас nav гэж бичиж өгнө. За энэ арын цэг js-ийг бичихгүй байсан ч болно. За одоо энийг хэдүүл ашиглая. За ашиглахдаа энэ үндсэн параметрын function дотроо юу их ёстой вэ гэхээр h1 төвшөнд байгаа энэ текстийн ар нэг мөр унгаагаад бичээ. За дээр болохоор нэг зүйл бичээг өргөтүүлсэн байна. nav.js гэсний араас хашлтын ард цэг тасал тавьж өгч хааж өгчтэй байгаа. За одоо h1-ийн доор болохоор tag хэвлүүлээд nav гэж бичээд ташуу зураасаа тавиад tag хааж өгье. За тэгээд хадгалыг Ctrl+S дараад за амжилттай хадгаллаа гэсэн байна. Буцаад пэйж руугаа оръё. За ингээд дуудаад hello app page гэсэн пэйжийг дуудаж ажиллуулсан жишээ маань энэ дээр ажилласан байна. За тэгвэл хэдүүлээ. Яг энэ жишээгээр дахиад нэг ажлын файлыг энэ дээрээс дуудаж үзүүлье. За одоо яг яах вэ гэхээр nav.js-тэйгээ ажиллахнаар дахиад нэг ажлын файл нээлээ. За энэ файлыгаа бид нэр main гэж биччихье. main.js. За main.js дотор function main функц за гоё хаалтаа нэгээд return
гоё алдаа нэгээд за пэйж нэг хүчний өндөртөөгоор I am main page гэвчиж. За тэгээд доор нь export default main цэг таслаа бичигөөд хадгаллаа. За одоо үндсэн page.js дээр очоод импортлж оруулж ирэхдээ import main за from гэж бичээд за энийг хаанаас дуудах вэ гэхээр цэг ташуу зураас page авсан дотроос main.js гэсэн өртгөлөөр дуудаж ажиллуулна. За энийг үндсэн function app дотроо дуудаж оруулж ирэхдээ бид нэр tag нэгээд main гэж бичээд ташуу зураасаа тавиад tag хаач. За ингээ хадгалах гэж. За амжилттай болсон гэсэн байна. За би рүү орж үзье. I main page гэдээ дуудсан байна. За ингээ өнөөдрийнхөө хичээлээр бид нэр app гэсэн JavaScript-ийн файл буюу одоо үндсэн хуудсан дотроо өөр хавцсан дотор байгаа буюу page хавцсан дотор байгаа nav main гэсэн хоёр тусдаа файлыг доторх агуулгаар нь дуудаж харууллаа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай Pro EZ Active channel танд таалагддаг бол лайк дарж subscribe хийгээрэй. За бидний үйл ажиллагааг дэмжиж та сэтгэлийн ханд өөргөөрөө анхаарал хандуулсанд баярлалаа.